За сайн байцгаана уу? Өнөөдрийн мэнд. Өнөөдрийн мэнд, орой мэнд, өглөөний мэнд, өчигдөр мэнд, шөнийн мэнд. За бид нар CrossX Body-ийн гадаа ирсэн байна. За баярсны өгдөлээ. Энэ Сөүл эмнэлгийн хүмүүс. Сөүл эмнэлэг яг урдталт юм байна. За Сөүл эмнэлэгч бүгд мэднэ шүү дээ. Сөүл эмнэлэг яг урдталт гэсэн үг. Зам дагуу. Өнөөдөр CrossX Body-ийн заалан дээр ирж байна. Тэгээд хэдүүлээ энэ заалыг үүсгэн байгуулж бадмаа. Тагаа өнөөдөр ээлжид подкастийнэ. Тэгээд хэдүүлээ орж заалтаа нэлцгээе. Functional fitness. Сэлэмди CrossX Body гэж. Тэр юу гэж юм? Элдэн гэж юм уу? Шороттой хурдаар. Аим шорт. За, хай. За, сайн сууж байна. Сайн байна уу? Сайн байцгаана уу? Сайн ууж байна уу? Сайн сууж байна уу? Сайн сууж байна. За, өнөөдөр харин дэх подкастын 2 багийн танаа залыг зориод ирлээ. Тэгээд өнөөдөр подкастт нь оролцооч гэж гуйж байна. За баярлаа. За. Юуны зүн эхлээд Заалтын танилцуулъя лээ. танилцуулъя явчих. Окей. За энэ бадмаа нэг авч. За тэгээд юу болж байгаа лээ одоо нэг. За яг одоогийн байдлаар болохоор манайд 200 сэлэмнийхэн бол хичээлж байна л да. Тэгээ манай зааланд ер нь бол яг одоо энэ зааланд болохоор 200 сэлэм тэгээд functional fitness CrossFit гэл ингээл орж байгаа. Тий. CrossFit хичээлгүй бос чөлөөтэй үеэрээ нэгэн тий 200 сэлэмнийхэн ордог гэсэн. Тэгээ заалаа ер нь хангалттай ашиглаж болдог байхгүй. Хангалттай нэг зам ингээ багччихдаг. За. Айгу ашигтай заалаа байц. Тийм шүү дээ. Олон талаар нь ашигтай. Тийм олон талаар нь ашиглаж байгаа шүү дээ заалаа. Тэгээ цаг мөчийг алдахгүй шүү. Бизнес. Миний шүү дээ. Альта. Дөрмийн дагуу угаасаа энэ тек гоё байгаа тий. Тек нь байгаа. Чинийх юм шүү. Чинийх юм шүү. Минийх биш үү? Тек мэн байгаа. За тэгээд хэрэгслүүд байна. Тэнд хараа та. Вендинг машин шүү дээ гоё. Тэгээ вендинг машинтай. Гоё. За манай алдарт боксууд байна. За самбар маань байна. Өнөөдрийн юу байсан уу? Таслын юм уу? За тийм өчтөрийн тасгал байсан. Өчтөрийнх үү? Өнөөдөр болохоор тэр цаадлын самбар. Цаадлсан. Ер нь л тэгээд ямар хүмүүс ирж байгаасаа шилтгаалаад өөр системээр орно л доо. Програм нь. Програм нь өөрөөр гарна. Яг л өөр төвчний хүмүүс зөндөө байгаа учраас. Тийм. Янз бүрийн. Тэгэхээр самбар их хэрэгтэй болох юм аа. Одоо жижигхэн самбарнууд авах хэрэгтэй байна. Бас тийм шүү. Дахин 3 самбар хэрэгтэй байна. За энэ төлжөө сэлмний энэ юу энийг юу баг юу гэдэм юм? Тийм маск. Маск. Тийм төлжөө сэлмний маскнууд байна. Хүнд үүд юм шүү. Тийм. Чигээр Оо тийм шүү. дээ. Аим хөнгө харагдсан. Хүнд. Ай. Дөрмийн дагуугаас вест байна. Вест үл яг уу. За энэ заал маань за тэр юу яа те. Хизээ яасан ийс гэдгийг мэг дэлгэрэнгүй яри те. За ийшээ. За. Маа нэрнүүд байна л да. Жон далижчихсан юм уу да? Нөгөө товчсон юунуудын дэлгэрэнгүүнүүд нь шүү дээ тий. Амраф гэж үгж байгаа ингээл тий. Тэг харахад илүү амар юм уу? Хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тэгэл ирээл харчихна гэсэн. Тийм шүү дээ. Тэр нэг дээдлт нөгөө тэр 21 day challenge гэсэн тэр нь юу явж байгаа. Явж байгаа тий. Тамирчин эсвэл одоо нөгөө жингээ хасгаж байгаа ч юм уу эсвэл тасгал хөдөлгөөн арай нэг өөрийгөө challenge хийж үзэж байгаа хүмүүс зориулсан анги ихгүй юу? 21 өдрийн програм одоо хөтөлбөр гэсэн үг шүү дээ тий. За. Ер нь нэлээд хүнд. За. Хөнгө аймаг. Харин хүн гоё юм тий. Өнгөний зохицол шийдлийг бадна өөрөө өснө. Манай ээж гаргасан. Тийм. Манай ээж бүх өнгөний зохицол шийд. Би яг ээж чинь болов уу гэж асуух гэж байсан. Юу? Энэ брэнд бүкийн Тийм, брэнд бүк ээж тийм. Тэгээ маань лого өөрчлөгдсөн. За ийшээгээ хувцаалах өрөө. Тийм, ийшээ хувцаалах. Орчлох уу? Үжилтээ. Харин Кинэн. Яг манайх доороо эрэхтэй байдаг л да. Дээр болохоор эмхтэй. За. Тийм. Яг хүн байна уугүй хараа тий.
байхгүй юм шиг байна. Аа. Байхгүй юм шиг байна. Байхгүй байна. Ороод ирээ. Байвал амт штэ. Оо бэсэн байна. А гэтээ уцаас үлээг. Түр орчих уу? Окей. Тэгээ манай хүүхдүүд бол ингээд ер нь чөлөө цагаараа ингээд хичээлээ хийдэг. Гарч байгаас нь уцаас Яа наавчлаарай. Хичээлийн танхимд ороод ирлээ. За. Подкаст байртай. За хачи. Гэтэ ер нь бол манай эмэгтэйчүүд илүү давуу талтай байдаг л та. Нэг luxury тэгээд энийг ингээд нээж мэгээд харж болно. Эндээс байгаа ингээд Гоё гоё тийм. Ингээд харчин. Тэнд юу байна? Найд сайн уу? Энэ гоё юм. Энд кофе өгөх. Кофе уудэнд байгаа шүү дээ. Болно. Завуулна. За давшлаа. За давшлаа. Энэ эмэгтэйчүүд бол эзэглэгэн төрж байгаа байна. За sorry. Баялаа. Залуучууд доор жижиг байна уу юу? Яг тийм ээ. Гэтэ яг гайгүй л идэг. Заач юу айгу 50 шүү дээ. 50. Айгу гоё 50 чийл. Тийм байна. Тийм. Тийм байна. Ихтэй. За ишээ тэгээд хоног төхөө юмнуудээс ахуулаад. яа алдарт кроссфит маань төхөөрөнд энд байж шоо. Тийм байна. Манайх одоо дамбел ирж байгаа. Дамбелээс солино. Тэрийг их солихгүй. Тэгээ 6 хүнтэй ирж байгаа. Энэ нэлээ олон юм загцсан байгаа. Тэр доор байгаа тэр юу юм бэ? Тэр сони. Дараа нь. Энэ юу юм? Энэ л шат. Шата. Тийм шаттай таслаад ер нь л бид нар хөвчлэн хийдэг. Нөгөө шалан дээр тавьсан байх нэг ингэдэг үү? Тэгээ тэнцээ бас зурцсан л байна л да бас. Тэрэлний л юу шүү дээ тэр нэр. За. Зурснаас хойш хөөрхөн ашигладгаа байсан. Гадаа field training хийхэд л ашиглаж байгаа да. За энэгээр хүш. Энд заалан тарав юу ч тийм дуу. Чи бас Энэ гоё материалтай цөөх юм шүү дээ. Цүнх гин. Бөмбөг. миний мөксник зүгтийг чаас. Энд айгу. Бодож байгаа хэллээ чаас. Эгэ сонир материалтай юм. Тэгээ гоё материалтай байна. Тийм байна. Чанартай л да. Нөгөө. Гол нь. Цацал. Энийг үзүүлэхэд айгу олон яриа л байна. Энэ айгу сонирхолтой юу харагдаад байна шоо. Энэ юу лээ? Нийсэн тэгэл. За энийг ашиглаагүй юу нь л удаж байгаа. Удаж байгаа юу? Тийм. Ер нь бол нэг ашиглахгүй байгаа одоохондоо. Гэтэ одоо нэг талнаараа нөгөө ингэ нааш нь унгаагаал тий. Нөгөө талнаас нь нөгөө тал руу унгаагаал. Дугууны л одоо нөгөө төхөөрөмжлөө шүү дээ тий. Том дугуйг ингэж өргөж тавьдаг. Triflip хийн зөндөө тийм тий. Тэгээд манай дивжэнүүд байна. Манайх энэ хажууд л одоо тэр цаатлын заал байгаа байхгүй. Тэр зааланд нөгөө нэг жудогийн дивжи байсан. Тэрийг одоохондоо байсан. Цаатлын заал гэдэг нэ. Одоо сая яг хажууд чинь нэг хаалга байгаа шүү дээ. Тийшээ тэр хаалгаар орохоор дахиад нэг заалт байхгүй. Тий. Тэр заалаа байсан. Тэгээд дивжинүүдээ энэ ч ухраац. Тэр дээр юу байдгийг аюу өгд урт. Тэр дээр чинь манай офисын амралтын өрөө байдаг л та. Одоохондоо тогтчулж ямжиг байгаа. Тийм. Гэж байгаа л. Энэ ер нь нийт талбай хувьд хичнээн метр квадрат гэж явах уу? 220 гэж байна. 220 метр квадрат. Тийм 220 метр квадрат гэж байна. За Цэнагийн бүр энэ тойлзуур сэлэм рүү ороод ухаан алах гэсэн. Харин тийм. Яг үзэх юм уу? Барьж үзэх юм уу? Тэгжээд үзье. Дуусгах нь үзье. Дуусгах нь үзье. юм уу? Хоёулаа үзэх үү? Хайланы хооронд үзье. Сасгах уу? Дуусгах нь хоёр сэлэм барьж чад. Тэг хийдгөө. Тэр гоё шинэлэн музей явах юм шүү. Тийш. Тийм амархан бэ. За боломжтой заарай. Энд дээр боломжтой өрөө. За манай заал нэг. За өөр бит хоёрын асууж амжаагүй танилцуулж амжаагүй юуны төрнийхөөс аягүй гоё юм шүү дээ бас. Тийм түмник байгаа. Тэр мишок байна. Тийм. Манай тугнууд байна. Ring байна. Юм За нөгөө байна да. алдарт кроссфитийн нөгөө юунууд ангуудын Тийм ангуудын flag нэршлүүд аа. шүү дээ. Тухтагаа тий. Хүчээ явахаас нэг том юм гэсэн юм тий. Ер нь л дээшээ өгсгөөсөө илүү доошо буух нь аюу хэцүү. Надад санагддаг тийм. Бадмал бүтэн 1 яваад 2 яваад 3 явчихнаас даа. Тийм шүү дээ 10 явж чадчих. Яа. 3 гэсэн шал тэнийг яа.
10 ёо штэ. За. Үнэхээр Батмаг цаглах сод. Аа. за ринг байна энд. Аги. Энийг үдчих юм уу? Энэ Харчих юм харин уу? өндөр нөгөө бас нэлээд өндөр юм шүү. Тийм, таазных нь хамгийн өндөр цэг нь болохоор 6 м. Оо, Офсыг стандартаар. Тийм ээ. Стандарт. Одоо яг энэ байна уу да энэ хэсэг. ой. Тэр хэсэг болохоор 4.5. Ингээд 5 м. Оо, түүл нааш. Нэг wing хийчих. Нэг ринг хийчих. Халаалтгүй өгчүүл. За харъя л та. Үгүй. Одоо өгчүүлгээ яг хаа дурсаж явнаа. Сайнаар дурсаж явна шүү. Аа. Эвгэнэ. Аюу чаддгүй байхгүй. Хотлаа. За. Да. Тэрс амар стас. За. Стогой зал байна. Тэгээд хэдүүлээ юу яах вэ? Дивжигээ бэлж байгаа сайхан буу алцгаах уу? За тэгээд аваад. За, тэгээд хөө. Тэгээд. Окей. Өөр сонир сайхан. За, Өөр битэрийн асуугаагүй сонирхол энэ нэр юм байдаг ч гэж мартагдсан юм байх вэ? мартагдсан юм уу одоохондоо алах уу? Тэнд бас гоё нэг тэр самбар биш бас. Яг дасгалуудын яг тайлбартай. Тийм байх. Тэр бас гоё юм тийм нэрээс. Алуу тэрийг харъя л авч. Бүх алдартай дасгалууд байгаа. Төө тий биш ч тий. Синди байна. За тэрний байна. Murph байгаа. Murph байна. Гэнш. Стойк. Нөгөө л нэг амирд байна да. Йоо харсан зүгээр. Эндээс чи алийг хийж үзсэн. Юу? Фран хийжсэн, Синди хийжсэн, Murph хийжсэн, Ани хийжсэн, Хелен бол хийжсэн шүү дээ. Крис хийж байгаа. Линда хийжсэн шүү дээ. Линда ч мэйжсэн. За. Энийг бас ингэ тавьчвал хүн орж ирээд хилчингүүт нэрийн үйлээс суухгүй. Нэрийн яачсан тийм. Тэр Дианаг хийсэн шүү дээ. Нодлоо хийжсэн шүү дээ хэдүүлээ. Ангийн тэмцээний шалгуулалтанд дээр. Handstand push-upsтай юу? Тий. Хийсэн. Хийсэн. За. За баярлалаа. Тэгвэл одоо хэдүүлээ суужаад подкаст л орцгоё. За тэгцгээ. За. За миний уус би эхлэн. Ийхүү тухалт юм байж. Гэхдээ чи яг за зүгээр үү. Чи доосооч. Доор байсан дээр. Зүгээр үү. Тэгжиж Аа, тэгжиж банк чидсэн үү. Бити домш. Яг ч би өндрөө бол яажсэн чи. Ууд болчи. Нэг тиймээд үг шүү. бэмэн ахман санагдаад байна. Тойроо. Одоо яа игээд байна. Тэгээд За сайн байцгаана уу. Харин дэх подкастын маань ээлж дугаар season 1 episode 9. 9. Юус штэ өө. Юу за season 1 episode 9. Ингэж яараа явчихсан штэ. Тэр явцсан шүү дээ. За Тэгээд битэр чи угаас 2 3 тэрээр л андар гэсэн юм. тий. Хөөе яах вэ? Тийм байна. 2 3 кг гэдэг хэлтэй. Агийн нас. Одоо нас гэдэгтэй. Супер нас болсон. За энэ удаагийн дугаар CrossFit Body заалнаас Бэмэн үүсгэн байгуулагч Батмаа. Батмагийн хамтаар ээлж дугаар өгч байна. Гэж байна. За Бадмагийн тэгээд суур мэрэгжлэх юм бол нэг онцлогтой юм шүү дээ. Энэ болохоор спортын дасгалжуулагч гэдэг чинь. Өөрөөр хэлбэл олон улсын бизнесийн менежмент. Тэгснэ Бадмаач спортын өндөр бас карьертай. Нам амаага зөвлөр үзээтэй карьертай. Өндөр штэ. Тэгснэ юу олимпиад авах Оноо олгодог тэмцээн баггүй. Тийм оноо олгодог тэмцээнээс 3 дугаар байна. 3 дугаар байна шүү дээ. Тийм. Азийн хэлтэй тэмцээнүүд. өөдг нь болохоор Саам бүхэн дэлхийн аварга 5 орчихсон. Ингээд медаль бол маш ойрхон байсан шүү. Тийм. Дааж атгаал алдсан да. Яа. тий. Аюу юу дээр карьертай нөхөр бас. Ийм мундаг Энэ зааланд хичээлж байгаа улсууд ийм мундаг хүнээр хичээлээ залгуулаа биш штэ тий. Стоп.
Баялаа. Баялаа. Нэг олон жилийн хөдөлмөр байсан. Харин тийм тий. Тийм. Одоо харагдах нэг жоохон харж байгаа бол манай одоочд 39. Дэвч үрж штэ. Дэвч үрж штэ. Яа наа. Нас яваад ах юм аа. Толиод харагдах юм аа тий. Тийм, толиод харж байгаа штэ. Нас яваад идэг царай явдгүй. Чиний нас толиотой байгаад миний нас сүдтэй байгаад. Би өнийхөө Манай агич одоо бол одоо 18 шүү дээ. Царай үрчий даа. өөр сүдэлцээ. Зүгээр наа. Яавал За манай Бадмавын тийм спортын тэр карьераас хэрхэн яаж юу энэ кроссфиттэй холбогдож юу энэ спорт руу оров. Тэр бас манай үзэж байгаа сая үзсэн шүү дээ. хэлээч. За одоо яаж тайлбарлахаар юм бэ? Ер нь бол яг тамирчин байх хугацаанд надад яг хүчний бэлтгэл тодорхой хэмжээнд дутаадсэн байхгүй. Гэхдээ бодибилдинг бол биш байсан. Тэгээд ер нь бол дэсвэр төвчээрийн тасгалууд хэрэгтэй байсан болохоор би бол 1 сар 976-д явчихсан. За. 976-д 1 сар явсан. Тэгээл тэндээс бүх зүйл хийсэн дээ. За тэр ч одоо хэдэн оны манай нэг хэдгээр Тэр чинь 2019 оны 1 сар байсан. За. 19 оны 1 сар юм уу? Тийм. За. 1 сар байсан. 19 оны 1 сар. Одоогоор чинь хэдэн жилийн өмнө? 5 Цуг орхон. 6 жил. Тийм цуг орхон. Маань жоо хоцоод ирчихлээ. За яа. 6 жилийн өмнө 19 он гэсэн 5 жил юм. Тийм 5 жилийн өмнө. Тийм. Нэгдүгээр сурт гэсэн юм шүү дээ. Аа. 19 он гэдэг 6 жилийн өмнө гэдэг байна шүү дээ. 5 жил. Тийм 5 жилийн өмнө. За. Тэгээд 76-аас эсвэл явж хагаад Тийм 1 сар. тэгээд ер нь өөрийнхөө бас энэ заалыг энэс одоо үүдээд Тийм. энэ заалыгаа нэгээд Тийм. явчихсан шүү дээ. Тийм. За. Үүдгийн цааш юм зүгээр нөгөө нэг боломж opportunity олсон. Тэгээд тэр opportunity-г тодорхой хэмжээнд ашигласан. Тэгээд одоо хүртэл ингэ явж байгаа. тэгээд тэр энэ өнөөдрийг хүртэх хугацаанд хүндрэлтэй гарсан баах тэгээд гоё юмнууд гарсан баах. Тийм. Нэлээд хүн эхний бол яг ингээ 2 жил бол айгу struggle хийсэн. Тэгээ яг бол би чинь дөнгөж 19 настай залтай болчихж байгаа шүү дээ. Тэгээ айгу struggle хийсэн. Тэгээд 2 жилийн дараанаас арай нэг арга юу болоод явсан. Одоо би ер нь нэлээд struggle хийсэн шүү. Яг бол struggle гэдэг нь эдийн засгийн хувьд биш л дээ. Зүгээр нэг тийм одоо Яг энэ үндсэн энэ хийж байгаа юмныхаа бас учир начиг олох гээд нөгөө нэг айгүй эрт одоо 19 настайдаа захирал болно гэдэг чинь бас айгүй хатсан ажил байхгүй юу? Ер нь бол тийм учраас арга аягүй олгож байгаа хэцүүсэн. Тэгээс урсан. Чи яа насаа баригдуулсан. Яана тэгсэн үү? 5 жилийн өмнө арест байсан гэдэг. Тэгээд үү? Хийжэнд тэрхтээ $27 хийчихсэн. Ястаа нэг тооны хүн шүү. Бас үзэгчдийг тэрхтүүлж чадчих шүү. Юу 29-тэй шүү дээ. Тэр бас нэг гар хэрэгжиж байна. Тэгвэл одоо энэ заалныхаа талаар энэ хичээл одоо ангиудын хуваар ямар хуваараар явж байна. За тэрүүгээ талаараа. манайх ер нь бол доктортой нэг 80 хүнтэй бол явдаг. За нэг хамгийн багадаа 50 ч юм уу, хамгийн ихтэй 80 100 гаруй хүнтэй явдаг. Тэгээд хамгийн ихний анги маань өглөө 6-аас эхэлдэг. 6, 7, 9, орой 6-7-аас ангитай. Өдөр нь ерөөсөө анги байдаггүй. Өдөр нь анги орвол одоо манай тойлцор сэлэм ч юм уу те юм тий сая орж ирсэн. Тий сая орж ирсэн байсан шиг тий тэгж ордгоо гэсэн юм бол тий тэгээд сул цагууд бол байдаг. Хэрвээ та нар хүсч ивэл холбогдож болно. Тэгээд тамирчид холбогдож болно. Тамирчид өөртөө нөгөө заалынхаа цагийг түрээслээд өөртөө тасалжуулагчтайгаа ирээд манай тоног төхөөрөмжийг ашиглаад бэлтгэл хийж болно гэсэн. Тэгэхээр ер нь заалны жоохон дэлгэрэнгүй танилцуулж тий. Тийм. Заалны багтаамж. Заалны одоо нөө кроссфитийн заал чинь нөө жингэр яриад шүү дээ. Аах хэдэн тонн дисктэй тийм заал байна. Хэдэн болтоо гэдэг. Тийм. Одоо яана одоо нөгөө юугаа 5 жилийн өмнө байсан болох марцчихжээ юмудаа. Ер нь танаа дээр хэдэн
ирүүл асуудал байхгүй. Ер нь бол нэг ангитай бол 23, 24 хүн бол асуудал байхгүй. Хамт бэлтгэл хийхэд хүчний ямар ч бэлтгэл хийсэн асуудал байхгүй. Тийм. Бас нэг би санаад байна. Юун дээр жахад нөгөө хөндөө өргөлтийн нэг ондог тамирчин эмэгтэй гэж бас. Тийм Яг хичээл. өргөлтийн хичээл зөвхөн яг хөндөө өргөлтийн хичээл ороод идэг шүү дээ. Тэр нь одоо хуваарь явж байгаа. Хэврээ. Манай систем билет яана. Баярмагш тийм. Монгол Улсын гавь тамирчин Баярмагш. Биднэрт нөгөө нэг яг хөндийн өргөлийн техникийн талаар зааж өгдөг. Манай систем нь болохоор явахдаа 3 өдөр нь яг CrossFit, functional fitness-ээрээ явж хагаад 4-р өдрөө бүтэнсээ өдөр болохоор яг хөндийн өргөлийн техникийн анги гэж тусдаа ордог. Яагаад вэ гэхээр нөгөө хамгийн чухал нь хөндийн өргөлийн техник байхгүй. Тийм. Мэдж байгаачлан тийм. Техник бол аюул чухал. Яриад байгаа ч тийм. Ёож мэдгүй. Хүнд юу гэсэн бэ? Хүнд тэгээ яа гэсэн. За тэгвэл хичээлж байгаа одоо CrossFit body дээр явж байгаа улсууд бүтэнсээ өдөр тэр Тийм бүтэнсээ өдөр 10 цагаас өргөлтийн юмыг давтаж авах нь шүү. тийм татаж болно гэсэн. Мундаг багшаа. Тэрстээ мундаг багш. За нөгөө нэг цуг орох сурчин маань гэсэн юм. Тийм орох юм байна. За тийм. За. Биш үү? За би энийг яаж тавьчих. За яагаад ороод ирвэ? Юу юм бэ? Яг яг цаг. Ямар зөвлөлт хаана тийм билээ. За ээлж зочиваа жоохон гоцроод цаг 17 минут. Солид дэрвийн ажилт юм шүү. Юу гоцроод ороод ирлээ. Уулз муу цалтуур хийж явж байгаа. За танилцъя. Баярт. Хашвал. Агэ. Хашвал. Окей. Харин тэгэхэд подкастын хоёр байнаа. Тэгээд заалуудын дугаар явж байгаа. Өнөөдөр CrossFit body-гийн заалан дээр ирсэн. Тэгээд өөрөө ч цаг 17 минут хүлээгээд тэссэнгүү яриагаа эхэлсэн байж лаа. Тэгээд альтруу яриагаа эхэлсэн явж учраас яваас эхлээд өөрийгөө буцаад ирсэн юм шиг өөрийгөө жоохон танилцуулаад яриа өгсөн. За намайг хашвал гэдэг. Одоо CrossFit body гэдэг энэ зааланд би анх 2023 оны 6 сард ирсэн. Тэгээд өмнө нь бол нэг өөр зааланд хэлгээд өөрийгөө CrossFit-ийн дэлхийн авраг юм байна гэж итгэсэн байсан боловч энэ ирээд нэг шууд ихнийхээ дэлтгэл дээр бараг өөрчлөж гарсан байдаг. Тэгээд ерөнхийдөө миний хувьд бол яг хөө биеийн өвчлөлийн хувьд бидний жоохон юутай ирсэн. Хатаатай юм. Одоо нөгөө нуруу жоохон бүхтэр. Тэгээд ийм мөрний ястай хоошо сонголт ингээд амар муутай. Тэгээд жоохон нуруу суулттай. Ер нь нуруугаар жоохон өвддөг. Гэхдээ нөгөө өмнө хөл өмгөөр хичээлдэг байсан болохоор хөлийн суурьтай. Тэгээд хөлийн суурь сайтай байсан. Тэгээд ирээд яг нөгөө одоо манай Батмаа агш маань. Тэгээд нэг жаргал гээд бас манай багш үүд үргэлжлэх багш байгаа. Тэгээд энэ хоёр маань ингээд ажилласаар гад миний бүхтэр засагдсан гэдэг юм. Тэгээд нөгөө мөрний ийм ясны сонголт ингээс ажиж. Тэгээд ерөнхийдөө нэг хүн бол 3 сар явуулахыг дурлалтын бил. Тэгээ би яг ингээд дурлаад зааландаа ингээд донтогчдын нэг болоод бэлтгэлээ ирж хийхгүй бол ингээд би өвддөг. Тэгээ ханаад үрдэг ч юм уу те. Тэгээ ингээд ядардаг сүлдтэй тэгээ бэлтгэлээ ингээд хийчихэр ингээд тогтмол хийгээд тахаар ингээд амар сэргээд идэг. Тэгээ тийм түүхтэй. Тэгээ одоо гэрэндээ ингээд тасалдгууд онцлоод одоо нэг 9 сар болж байгаа юм. Жил болох гэж байгаа юм. Жил болох гэж байгаа. Тэгээд одоо чи миний хувьд бол насны хувьд тамирчин болох жоохон харагдсан 31 настай. Тий. Гэхдээ ерөнхийдөө бас нэг залуучуудаас оцсохгүй гэдэг өөргөө CrossFit-ээр нэмэх 55 65 ангилууд байгаа шүү дээ. Мэдж байгаа зүйл дээр. ер нь бол одоо нэмэх 35 нэгжлээ гэж өөргөө бэлтэж байгаа. За. Оо 4 жилийн зай байж. Тий. Биш дээ Монголд. Олон одоо янз бүрийн бэлтгэл тиймнээс хол ээж л байна. Бэлтгэх юм арх биш. Энэ нуруугаа гинтээсэн юм. За. Тий. Тэгээд нуруугаа гинтээсэн чинь өөрөөсөө PR-аар өсгөх гэж байгаа. Шал хэрэггүй юм дээр өөрийгөө шатаж яваад тий. Тэгээд нуруугаа гинтээгээд би бэлтгэлдээ ирж чадахгүй нэ багшаас чи манай багш. Зүгээрээ нуруугч ачаал болохоо дасгал гэж байгаа. Яг энгийн юм шиг дахиад бэлтгэлдээ тасралтгүй хийгээд тэгээд тэгшэрнээ миний нурууны бэлтгэл уг нь ингээд тоглож юм авч чадахгүй байгаа шүү дээ. Газраас тэгэхэд ингээд зүгээр тасглаа гэдэг юм өргөө яваадсан. Тэгээд бас тэр үед бол үнэхээр яг тасгалжуулснараа биширсэн гэх юм уу. Яг ховдоо бүр амар хөндлөж өгдөг талаасаа. Тэгээд миний нурууны гэдэл тохируулаад надад тасгал хийгээ систем гаргаад ингээд юм. Тэгээд би 14 хоногт миний нуруу гэсэн. Зүгээр. Тийм зүгээр болсон.
Оо, nice. Үгүй аргагүй шүү дээ. Батмаа шүү дээ. Батмаа шүү дээ. Өөр дасгаж өгч нь бас байгаа шүү дээ. Мундаг нь. Өөр сүднэс байгаа шүү дээ. Гэтэл бадмаа шүү дээ. Батмаа мундаг. Мундаг ш. Тэгвэл CrossFit Бүр addict болоод. үг нь бол саяхнаас мөртлөө маш эрчимтэй явж байгаа юм шүү дээ, тийм. Тийм маш эрчимтэй явж байгаа. Өөрчлөлт бол маш их гарсан юм. Тийм Маш ээ. мундаг. Тийм ээ. Тэгвэл тэмцэн дээр уулзъя. CrossFit Open болсон шүү дээ. Тэрний нөгөө скейл дээр гэж 171-ээр тусгасан шүү дээ. Nice. Сайн шүү дээ. RX орсон бол ранк илүү дээр байх гэдэг юм л шүү дээ. Скейлтийнхээ хамгийн номер 1 нь RX-ийн хамгийн муутаар ингээд дугаас нь одоо ингээд доор нь өгдөг. Гэхдээ нөгөө амин про чадсан л гэдэг юм дээр. Тэгээд ардаа ингээд 1500 гэж тарах. Баясаа. Баясаа. Тэдэндээ. Ич афэн дараад 3 дахь энэ сая нинжид Гуравт орж. Анх ороод бас шууд RX руу ороод чи ихний орсон жил чинь 60% гүйцэтгэлтэй ч юу вэ? Дууссан. Тэгээд 2 дахь жилдээ тэр чинь нэг би чинь 81% билүү 83%тэй болж орж ирээд энэ жил 91% болсон. Айгуу сайн. Топ 10% ордог. За. Одоо тэр квартал финалд үзэж байгаа шүү. Үзэн одоо тэгээд $50 олчвол орох гол байна. Ай наа. $50 олчвол орох гол байна. Яа. Биний нэг саваг асуулт гэдэг юм аа, нэг левелгүй асуулт. Тэрний нэг нь. Яг тэ нэг угсаал нэг өөртөө орох юм бол асууж штэ. CrossFit-ийн одоо аюул олон асуултууд байна штэ. Энэ дундаас одоо дургу гэх нь хайсаа зүгээр гүйцэтгэхэд аюу юм одоо илүү жоохон хүндрэлтэй гэх юм уу те. Жоохон ийм дасгал юу бэ? За миний хувьд. За миний хувьд бол snatch. Яа. Snatch ер нь нөө хилжээс бүр мөрний сонголт ингээд амартай гэдэг. Ялангуяа overhead squat тий. Тэгээ overhead squat. Overhead squat-ыг одоо хувьдаа үзээд тэгтээ хийх болохгүй л гэдэг дээ. Тийм ээ, тийм хан дээр ингэсээргээл таардчихдаг. Гээ суугаал ингээл. Тэгээ талгаа дээр ингээд барьчаад тэгээ хойш нь л гарч ингэж барих хэрэгтэй шүү дээ. Тэгвэл миний мөр хойшоо сунахгүй. Тэгэхээр ингэж барьж масчаад. Тэгээ нэг юм өвсөлгүй хүн шиг харагдаад. Баяраа чи надаас удаа. Ай юу. Хөнгөн жиндээ тасглаад. Буруу хадсаач гэсэн. Гэхдээ overhead squat snatch нөө анх зүгээр миний хувьд айгүй хүнд техник нь жоох эвгүй шүү дээ. Сонголт айгүй олон. Би айгүй олон шин чанарын тестүүд явагдсан тийм. Яг нөө биеийн уян хатан чанар, хүчний өдөрдох чадвар нөө хүчний зохицуулах чадвар маа баах юмнууд ингээд нэг нийлэмжээр ганцхан хөдөлгөөнийг хийж байгаа шүү дээ. Тэгээд эхлээд айгүй дургу юм байсан. Тэгээд сүлдээ донцож байгаа шүү дээ. бүр яг тэрийг хиймээс. Тийм хиймээр санагддаг байхгүй тий. Тэгээ ямар сандаа хөндөө өргөлтөө болсон явах дурах. А тэгээ хэд орсон? 5 дар зүй. За баяр. Баярлалаа. Нөгөө үзэн яддаг дасгалаас сосны хатар амир про авдаг гэдэг чинь тийм. Би нөгөө юунд амир дург байсан. Бар маслаад. Тэгээд яг сурсан чинь бүр ингээд юмд болооч Баар маслаа. Сая өрлийн бар маслаа пич халах юм. Би тэрүүр хүрдэг шүү. Яс жоо дээ сахлаа бутж байгаа гидч гэдэг талтай. Ер нь халаалт. Үнэ хилээл идэг ш. Гинтэн гэж. Тэгээ нэг коучны зааварчилгаа яг нөө whiteboard-ээр бичсэн юм а яг хийх нь л айгүй чухал юм шиг санагддаг надад. Манай Бадмаг хувьд бас балай масууч уу? Миний хувьд би бол яг үндэ бол юунд дург баар маслаа байсан. Тэгээ одоо хийж чаддаг болсон. Химээр санагдаад юм л. Нэр үнэхээр химээр санагдаад. Одоо хийж үзвэл үү? Гиснээс нэг явчих уу гэсэн. Нэг юм ярьсан байж шаардлагатай хэцүү. Жон флекс чөө. Тэгвэл ер нь дуртай дургуй дасгал мэдээч яг тэр нэг
чадахгүй тасгалт айгүй дургу Тийм байдаг шүү чадахгүй тасгалдаад айгүй дуугүй шүү дээ. Тийм. Тэгээ чаддаг болчих юм бол донцчдаг байхгүй бүр ингээ өдөр болгон хиймээр юм. Тэр самар дээр бицээ могт хамаахгүй зөв тэрийгээ л хийж ивэл болчих жоохгүй. Өглөө ирээд хамгийн кайфтай ажил нь самбарлуугаа хардаг. Ямар тасгал гэсэн бол. Тэгээд яг тэрлэг хараад дуртай тасгалууд байх юм бол тэгээд тэр өдрийг бэлтгэл бол зөвхөн хоббигоор хийсэн юм шиг. Манай 900 тэр өглөөний хамгийн ихний нэг стори хийдэг нэг нөхрөө төгхөө. Самбрын стори хийдэг. Тэр стори хийгээ болсон чи үзэгчдийн хүсэл тэргээд нэг 2 хоногийн дараа хийж хэлсэн. Стори хийгээ болсон чи хүмүүс юм зураг авсан бол сториг хийгээч гэж амар шахсан гэсэн. Ориглыг. За тэгвэл бүр нарийсгаа жоохон одоо 2 дугаар хэсэг рүү орж байгаа юм нэг Бадмагийнхаа нэг онцлогийг гаргаад нэг яг тамирчны хувьд хооллолтын хувьд яа дээ ер нь гишүүдтэй хооллолтын хувьд ямар суу зөвлөгөө өгдөө танаа дээр ер нь хоолны ер нь нэгдсэн байдлаар сургууль семинар явдаг уу тэр тухай нэг дэлгэрэнгээр байдаг. Манайх бол яг одоохондоо бол хоолны талаар сургууль семинар явахгүй байгаа. Тэр нь л явандаа бол явдаг болно. Мэргэжлийн хоол зүйч нэр өөрсдөө тийм. Яг одоо нөгөө нэг миний баримтлагдаг дүрм болохоор мэргэжлийн хүмүүс нь мэргэжлэрээ ажиллан дээр болоо гэж боддог. Яг л би чинь хоол зүйчээр надад бакалавр байхгүй би сураагүй мэргэжлэрээ би самбар дээр гараад презентацийн тавих гэж бас жоохон тийм байхгүй юу. Тэгэхээр мэргэжлийн хүмүүстэй ажиллана гэж бодож байгаа. Тийм. Мэргэжлийн хоол зүйч хүмүүс тийм. Тийм яг хоол зүйчтэй. Тамирчны идэвхтэй. Бадмаа яг өөрийнхөө хувьд хоолныхаа асуудал ер нь яа дээ. Би өөрийнхөө хоолны асуудал миний хувьд болохоор за би бол яг гимтэд. Тэгээд гимцнээсээ болоод бэлтгэл хийхээ болоод би өөр 10 хил жин нэмсэн. Тэгээд одоо л буцаа бууршлаа л да. Буцаа бэлтгэлтэй ороод 2 жилийн дараа бэлтгэл хийгээд энэ хугацаанд бас тодорхой хэмжээнд яаж хасан бэ гэхээр 80 уургалаг хоол үзчихсэн. Тийм уураг ихтэй тэгээд нүрс ус багтай. Тийм. Тэгэхээр нөгөө ядарх нь арай баг. Тийм болохоор нөгөө бэлтгэлтэй бас арай эрчимтэй ороод булчингийн мас аяг хурдан авч чадсан. Миний хувьд бол тийм 1 сарын дотор. Nice. Тэр бэлтгэмжлийн тухай жоохон хэлээрээс. Бэлтгэмжлийн тухай гэвэл би чинь жудогийн спортын мастер байсан. Тэгээд 12 жил жудоор хичээсэн. Тэгээд сүүлийн улсын аварга дээр нөгөө хүзүүгээ гимтэйгээ хийсэн. Тэгээд дахиж нөгөө нэг барилдаж ерөөсөө болохгүй болсон. Тэгээд бас хүнд юм ерөөсөө хийж болохгүй болсон. Тэгээд нөгөө мэдрэлээр өвддөг болсон. Одоо дахиж барилдах юм бол баг сум болох гэдэг юм шүү. Тийм. Амар тийм. Тийм. Одоо л зүгээр болж байна. Одоо л идэх чинь. Гэтэ бас нэг тийм контактаа ер нь яг тийм хүчний спортууд мэдээж тэр эрсдлүүдээ бүх юм тийм байна шүү дээ. Одоо жишээ нь ингээл миний энэ зүү өвдөг чинь чагтай холбоос тасраал чехт нь хүлж илээ 16 онд. Тийм түнхээ хугалж ил түмний түнхний ясаа хугалж илаа тэгэл. За болоо. Амар авсан шүү дээ. Гэхдээ тэгсэн ч гэсэн нөгөө нэг хичнээн ингээд бэртэлгэнт л авсан ч гэсэн суурьтай шартаа уучраас ингээд үзэл өгдөг байсан байхгүй. Эдгээгээл дахиж ороод тий нөгөө нөхөн сэргээхээ сайн хийж байгаа л тэгэл дахиж ороод одоо хүртэл ингээд хүзүү гимцсэн ч гэсэн эдгээж байгаа л дахиад орчихд би бэлээ л тий. Одоо нэг яг гişүүд дунд нэг юм анзаарэгдээд байдаг шин. Айгу бэртгэлэмтэл дээр нэг жоохон хойрог хандах гэдэг тий. Тийм хойрог хандах гэдэг. Яг хуу яагаад вэ гэхээр нөгөө нэг Монгол улс маань өөртөө одоо манай монгол хүмүүс маань өөртөө биеийн тамир гэдэг зүйл нөгөө ойлголт айгу дутуу байдаг учраас яг тийм байдаг гэх юм уу. Одоо нөгөө жишээ нь фитнес гэхээрээ зөвхөн бодибилдингийн залыг боддог ч юм уу тий. Одоо манад орж ирж байгаа хүмүүс ингээ харчаад танах фитнес юм уу гэж асуудаг шин. Тэгээ фитнес гэж яг юу юм гэхээр нөгөө төхөөрөмжтэй гүйлтийн зам мамтай ингээ гүүж мөхгүй юм уу гэж ингээл тэгээд идэв шүү дээ. Дараа. Яг тийм ойлголтын зөрүү нь ер нь спорт болгон дээр л байд юм билий. Тийм спорт болгон дээр л байна. Яг тэр хүмүүсийн бодож байгаа бодол нь болохоор зөв боди билдинг л бодод байхгүй. Гэтэ яг ингээ гоё тайлбарлаад төр хүмүүс аюу гоё ойлгодог. Гэтэ ихэнх хүмүүс шатардаг. Хүмүүс ер нь жаа шатрахад байдаг. Шантралт ер нь юунаас болт юм? Шантрал миний хувьд нөгөө нэг ачаал багасаа нөгөө биеийн тамирын хичээл айгу муу байсан болохоор яг том болоод ирэхээр ачаал даах чадваргүй байд юм уу даа гэж хардсан шүү дээ би. Тийм. Биеийн тамирын хичээл хашаа юу гэж бодож байна. Шантрах ер нь юунаас болт? Чи ер нь яагаад шантрахгүй яваад байгаа? Тий. Яг тийм балмууд байгаа. Тий, яг тийм балмууд ийм төрөнгийн яваад байна. Энэ юунаас болов? Өмнө хоёулаа ямар хоббитэй байсан? Өмнө спортоор хичээлж ирсэн үү? Тэгээ яаж явж байгаад ингээд ер нь яг кроссфитийг бүр ийм шимтээд орцсон юм. Би чинь 10 он хүртэл хөлбөмбөөр хичээлдсэн. Тийм. Тэгээд бас тухайн үедээ зүгээр бэртээ тэгээд яг оюутан болж тарчсан. Тэнгүүд нөгөө
спортоор хоолоо орж идэхгүй юм чигээр. Тухайн үеийн хандлага тийм байдаг шүү Тийм дээ. тийм тийм. Загнадаг байсан тийм. Загнадаг байсан. Тэгээ спортоор хоолоо орж идэхгүй юм чигээр. Тэгээд нөгөө хичээлээ хийгээд үзсэн. Гэтэ нөгөө стил нөгөө нэг юм атлетик чадвар ингэ байгаад цааш тоглосон ч гэсэн ингэ ядардгүй ч юм уу тийм. Тэгээ ингэ хүүсэн ч ядардгүй. Тэгээд тийм болохоор яг зүгээр тэр нь ингэ кроссфит зүгээр намайг үлдэхэд нөлөөсөн байна. Тэр суур спортлог чанар нь байсан болохоор тэгээд хүмүүсийг зүгээр шантарч байгаа хүмүүсийг харахаар ер нь бол хэлхийнхээ ачаал нь одоо гүн ингээд багш нар бол ингээд 3 4 хэлж байгаа шүү дээ. Нэг бэлтгэл дээр нэг дасгалтай 3 4 анхаа шат юм гээл те. Тэгээд зүгээр миний Монгол хүмүүс ер нь жоохон бие физиологи спортлог суур юм спортлог чанар ер нь амар тутмаг ирдэг. Тэгээд одоо яг тэрнээсээ болоод ачаалаа байхгүй шантраад идэм гэж харсан. Тэгээ нөгөө ингээд чинь зай завсаргүй мэдчихэж байгаа шүү дээ бид нар чинь нэг цагийн бэлтгэл хийх гэж бас л амт эздэг шүү дээ тий. Тэгээ яг тэрэн дээрээ ингээд одоо ч хүмүүсийн зорилго бас шүү дээ. Дорох гэж ирсэн хүн бол одоо нөгөө яг тэр тасгалаа хийж чадахгүй дорохгүй шүү дээ. Тэнгүүд ингээд тасгалаа хийхгүй зогсдог ч юм уу тий. Тэнгүүд өвөр дүн гарахгүй ингээд болдог ч хүмүүс авах. Эсвэл үнэхээр ачаалаад ихгүй за энэ минийх биш юм зүгээр жимчүүд нэг төхөөрөмжүүд өргөд нэг жоохон тааваараа өөрийнхөө ингээд хийж ямар юм гэж тийм үү тий. Тэгээ тийм л юмнууд нөлөөлдөг баг. Тэр ер нь шантрал би дунд нь асуучих. Биеих үү, сэтгэл зүйх үү? Сэтгэл зүй. Сэтгэл зүй. Тэгээ сэтгэл зүй далд ухамсарын зүйл байна. Тэгэхээр тэр нэг миний зүгээр ойлгох гээд байгаа нь хэлэх гээд байна. Тэр спортын суурь нэг чухал биш болж тарих гэдэг юм. Ер нь би сэтгэл зүйх гэхээр Гэтэ нөгөө эсвэл зүгээр спортгүйгээр хүний сэтгэл зүйг ер нь тэгж өргөх тийм өндөр түвшинд авчрах боломж ер нь байд юм болов баяраа юу гэж бодож байна. Гэхдээ ер нь бол дасгал тарих чинь ажиллаж ийжэл тийм юм сууштай. Тэгэхээр багтаа түрүү мадмаг ээлжсэн шиг одоо юу гэдэг 10 жилийн тэр нөгөө биеийн тамирын одоо хичээлийн програм хичээлийн хүүхд болгоныг системтэйгээр тэрэнд одоо юу гэдэг онцлогтод харуулаад тодорхой таарсан хэмжээний тэр одоо ачааллыг нөлж өгч шүү дээ тийм. Тэгэхгүйгээр одоо юу юм бэ дах гэж орж ирээ. За окей заалаа 3 тойргүй гэл тэнгууд одоо бөмбөг тэгээд тоглоод хийдэг. Тий. Тэгэхээр чинь тэнд чи одоо юу гэдэг тэр хүүхдийн тэр нэг чадвар цаад тод байгаа потенциал нь хөгжихгүй шүү дээ. Ялангуяа нөгөө биеийн тамирын хичээл чинь ялангуяа бага хүүхдүүд аягүй чухал байдаг байхгүй. Яагаад вэ гэхээр нөгөө сэтгэл хөдлөл болон биеийн хилэмжээ зөв илэрхийлж сургахад хүргэдэг байхгүй. Биеийн тамирын хичээл чинь өөрөө үү. Тэгэхээр хүүхдүүд нөгөө нэг багаасаа нөгөө ачаал аваад сурчхаар далд ухамсарт нь тодорхой хэмжээний дэвсвэр дэвчээр гэдэг зүйл сурчиж байгаа байхгүй. Энэ нь өөрөө тэр хүүхд том болоод ирэхэд нөгөө нэг одоо амьдрал чинь сайнтай муутай шүү дээ. Тэр зүйл дээр ингээд аягүй хөөх ингээд аваад гарч байгаа байхгүй тэр хүүхдүүдийг юу нэл бидрийг ч гэсэн аваад гарч байгаа байхгүй юу нэл тийм. Одоо тэгээ ядчихад нөгөө нэг сэтгэл зүйн салбар заахын Монголд ингээд сүүлд орж ирээд айгүй хүчтэй хөгжиж байна тийм. Хүчтэй айгүй хурцтай хөгжиж байна тийм. Тэгээд ингээд анзаарч яхад ерөөсөө ингээд нэг юу шалтгаан болгон дээр нэг онш тогтоогддог болсон л байлээ л тий. Одоо би чинь тий би ингээ 21 хийх юмыг би ингээ дуусгахыг хүсдэг юм аа. Наа чин тийм юм нэ. Тийм учраас тийм сэтгэл зүйн тийм өвч ингээ. Би дандаа илүү өмөр санагдаад байдаг байна. Тэгвэл бас нэг онш илждэг. Тэгээд чи ингээд яагаад ингээ туушд явдаг ийм учраас нэг онш илчээд байдаг. Тэрэн дээр зүгээр миний зүгээр та хэдэд яг ярилцах гэдэг сан. Одоо тэгээд ингээд нэгэнтээ спортгүй байгаад одоо нас буйнд хүрсэн ажил дээр гарсан хүмүүсийг яаж спорттой болгох юм те тэр хүмүүсийг эхлээд сэтгэл зүйн засал хийх ёстой мó эсвэл шууд зүгээр спортоор юугаар ч хамаагүй ямар ч хамаагүй нэг хоббигоор хичээлүүлээд их ёстой мó гэдэг хоёр нэг эхлэлийг нь тавих айгүй сонирн байгаад байгаа байхгүй тэрийг гэр нэг аль нэг талд нэг ингээд хэдүүлээ зүгээр өөр өөрсдөө бодлоо хуваалцчихвал их сонирн санагдаад байгаа юм. Миний бодлохоор яг гоо зүгээр хүмүүс ингээд хүмүүсийн сонирхол өөр шүү дээ. Одоо хүмүүс хитэр амар олон спорт биш шүү дээ тий. Тэгээд тэр болгоно ингээд өөр өөртөө дурлаад ингээд явж байгаа юмсаа. Тэгэхээр нөгөө юу гэхээр зүгээр одоо яг өөрөө яг юунд дуртайгаа мэдгүй ингээд хүмүүс амар яваад байдаг. Тий бүгдээр мэдгүй байгаа. Мэдгүй ингээд яваад байдаг шүү дээ. Тэгэнгүүтээ одоо нөгөө юунд дуртайгаа мэдгүй байгаа учраас тэр хүн ингээд өөрийгөө нэг юм зүгээр магадгүй ингээд кроссфит зааланд ирээд сар бэлтгэл хийгээд үзье тий. Фитнес ч одоо сар бэлтгэл эсвэл нэг теннисний клубт ч одоо сар бэлтгэл хийгээд үзье. Эсвэл нэг саксны секцэнд яваа тий. Ингэж хийж байгаа яг өөрийгөө яг юунд дуртай миний чөлөөт цаг яг энд л зориулагдсан юм байна гэдгээ олчих юм бол тэр нь өөрөө спортын суурь болох. Би бол тэгж л бодож байна. Тэгэхгүй болохоор эхлээ сэтгэл зүгээр бэлдээ сэтгэл зүйч мэн ингээд чи энэ дасгал хийгээд сэтгэл өнгөс дургуй бол хийхгүй шүү дээ ер нь.
Окей. Өөрийнхөө биеэр үзэж туулдаг Үзэж тийм. Орлого хийж Янз бүрийн шүү дээ. спортуудаар үзэж байгаа тийм. Тэнд угаасаа дуртай маа шүү дээ. Тэгэд ямар нэгэн спортоор орлого хийгээ явж байгаа явцад мэдээж би сэтгэл зүйн хувьд хөгжин. Тэгэхээр нөө олон спорт өөр ямар ч спортыг оролдох боломжууд нэгдэн илүү олон хаалгатай болно тий. Яа. Батмагийн хувьд санал бол Санал нэг нэг үү? Тийм, санал бол нэг байна. Гүнэн гэдэг. Хуулийн үнэн гэж байдаг юм да. Юм хоёр талтай гэдэг байна шүү дээ. Наа чи бол хуулийн үнэн биш, хоёр талтай биш. Тэгээ нөгөө хүн өөрийгөө олохын тулд угаасаа бүх зүйлийг хийж үзэх хэрэгтэй байдаг л да. Тэгжээч л хүн өөрийгөө олон нэг олохоосоо илүү нөгөө нэг хөгжүүлнэ. Хөгжүүлнэ, бие хүн болгоно, тийм. Төлөвшнө гэсэн. Тэгштэй. Олчлоо ш тэгээд босох шүү дээ. ер нь олдсон юм уу яриа? Олно шүү дээ. Олсон Юу шүү дээ. бодож явж байгаа яг ингээл за кроссфит бол ингээл тасралтгүй одоо ингээл нилээд явчих. 5 жил шүү дээ. Ковидыг асах бол бас тэгэл тий яг цэвэр яаж байгаа жоохон байна. Гэтэл Яг энэ ч үүнгээл фитнес митнес гэл янз бүрээр л үзэж байгаа шүү дээ. бүх төрлөөр л үздэг шүү дээ. Балет. Балет бадминтон гэдэг. Би бас нэг жудод орохоос өмнө балет ч юм байсан шүү дээ. Тийм, балетыг бүжиглсэн. Тэгээд миний хоч дэгдэхэ гэдэг хочтойсэн. Яг бол ингээд нөө шар өнгийн балеттэй хоцтой. Тэс болохоор дэгдэхэ гэдэг хочтойсэн. Одоо ч дэгдээ хийгээрээ байхад нэг зүрхгүй юм шүү. Жохон том дэгдэхээ. Би жохон өссөн л дэгдэхээ. Тэ. Хөрт хийжээвэл дигдэхээ ингээд. Дэгдэл перфект гэдэг. Тэ. Нэг ийм нэг нөгөө хүмүүсийг одоо чинь уриалах гэхээр бас хэцүү гэдэг байхгүй юу? Яг хүм болгоныг мотивац ингээд өгөх. Ань тэн дээр би нэг юм бодсон. Ер нь бол одоо үед хүмүүс чинь айгүй сошиал аюу хэрэгэлдэг болсон шүү дээ. Тэр гоё reels center хийгээд хүмүүсийг гоё ингээд хамтдаа бөөндөө ингээд reels хийгээд тиймэрхүү гоё маягаар ингээд уурах юм бол бас хүмүүс аюу мотивацлээ. Айгүй урам авах юм шиг санагдаж байна тийм. Одоо Батмаа жишээл коуч хийгээд ингээд байж хахад мэдээж ангид явж байгаа усууд ингээд бас нэг уулангаа чи ингээд одоо коучийн зүгээс харахаар потенциал нь байгаад байдаг. Гэтэ тэр хүмүүс нэг шантрах гал ингээд зарагдсан шүү дээ. Яг тэр үед одоо яг тэр шантрах гал одоо би ингээд ингэсэн байж бол одоо яг одоо юу гэдэг одоо алтан арга юу гэдэг юм. Яг одоо нэг яг тэр үед дасгал хийж байгаа үедээ юм уу эсвэл дасгалынхаа дараа юм уу? Одоо яг дасгал хийж байгаа үедээ бол яваач л гэж штэ. Босооч чи юу хийгээд байгаа? Бос. Ерөнхий шантарсан байгаа яах вэ? Ерөнхий шантарсан байвал тэгэл ярилцах хэрэгтэй. Тэгээ эхлээд нөгөө нэг аягүй сайн ярилцах хэрэгтэй. Яг юунаас болоо шантраад байгаа. Яг юу н амьдрал нь болохгүй байгаа гэдгийг сайн ярилцах хэрэгтэй. Нойр чинь дутуу байгаа мó, хоол чинь дутуу байгаа мó гэдгийг бас сайн ярилцчих мэдэх хэрэгтэй. Тэгээд бас нэг зүйл анзаарэгддэг нөө яг ингээд анх одоо жишээ нь кроссфитер ч юм уу. За уул дугуй ямар ч спортоор хичээлж эхлэхэд нэг зорилго байдаг те. Хүн болгоно нэг зорилго янз янзын зорилготой орж ирдэг. Тэгээд ер нь ингээд хугацаа тэгээд бие хөгжил ингээд аль альныгаа дагаад зорилгоуд ингээд өөрчлөлтөө явд юм. Хүмүүсийн айгүй их өөрчлөгдсөн юм шиг санагдаад байна. Тийм тэгдэг. Анх айгүй том зорилготой байж байгаа сүүлдээ ингээд жижигрээл тэгээд дунд нэг томроо олж ингээд л яваад байдаг те. Тэр нь сүүлдээ бүр хүний төлөө болоод ингээд тэр хувьсгалууд айгүй одоо зүүн юмсыг санагдаад тэгээд тэрийг зарим хүмүүс их юу гэх юм төвчээргүй хандаад байдаг юм шиг санагддаг. Айгу яара тий. Тийм яаруу. Хүлээцтэй хандахгүй. Одоо жишээ нэгэл нэг сар бэлтгэл хийж байхдаа миний зорилго бол турах. Би ингээд нэг сартаа 5 ил хаямаар байна. Амлж чадахгүй ч юм уу тий. Тийм байгаад тий. Тэгээд тэрэндээ гээ тэр бол амлагдахгүй зүйлээ гэж хүмүүс ингээд яваад өчтдөг шүү дээ. Тий. Тэр бол бас тийм байдаг. Тэгэхээр нөгөө тухайн хүний биеийн онцлогоос нь шалтгаална л да. Бүх зүйл тий. Тэр одоо тэгээд хүмүүс өөртөө ч итгэхээ байдсан статистик ч итгэхээ байдсан нэг юу ч итгэхээ байдсныг тийм орсол хэлж яхад ч тэгээд нэг хугацааны хувьд одоо чинь ингээд энийг хийж чадна гэхэд ингээд эргэлздэг тий өөртөө ч эргэлздэг багштайч эргэлздэг ингээд бөө эргэлзээний шуурын дотор тэр шуурнаас нэг багч одоо нэг хүмүүсийг нэг татаад нэг чөлөөлөхийн сан гэдэг үүднээс бас энэ подкастыг хийгээл яваад байгаа. Спорттой амьдрал яг ямар ялгаатай, спортгүй амьдрал ер нь ямар ялгаатай, би сэтгэлийн өвд хүнд ямар өөрчлөлт гардаг гэдгийг
энгийн одоо бид нар илүү Тайлбарлаад. ярихаар хүмүүст ингээ ойрхон санагдаад хүмүүст буугаад бууж ийн гэж олон сэтгэлөө сонсоод байгаа л даас. Сая Батман нөгөө бэлтгэл хийхгүй нэг хэсэг болсон гэдэг хэлсэн шүү дээ. Тэр бэлтгэл хийхгүй байгаа тэр хугацаа одоо ингээд бэлтгэл хийж байгаа энэ хоёр хугацааг харьцуулахад тэр хийж байгаа Батмаа хийгээгүйсэн Батмаа Маш үү. ямар юу вэ? Маш үү. Ялгаа нь юу вэ? Ялгаатай байсан. Би ч мөн цэцэрлэгээсээ л ахуулаад бэлтгэл хийж ирсэн юм баггүй. Тэгээд яг гинтээд 2 жил бэлтгэл хийгээгүй хугацаанд өөр сэтгэл готролд орсон шүү дээ. Бүр ингээд амьдралын зорилгогүй болсон. Юу хийхээ мэдэхгүй. Яг юу хиймээр байгаа мэдэхгүй. Тэгээд ингээд нийгэмдээ уягдцсан ингээд зүгээр ингээд манан дунд байна. Төрц юм шиг байсан баггүй. Ер нь. Тэгээд ямар ч зорилго амьдралын итгэх байхгүй ингээл зөвхөн урсгалаар яваад байгаа юм шиг санагдаад байсан. Надад бол яг 2 жил бол тэгээд бэлтгэлээ хийхлээр бэлтгэлээ хийж байгаа. Одоо бэлтгэлтэй орсон чинь амьдрал аюу гэгээлэг болсон. Тэгээ аюу өнгөтэй болж гисэн. Би ингээд нар руу хараад нар чинь ийм гоё юу гэж бодож гисэн бүр. Би ингээд амьдарч байгаа нь ийм гоё юу, амьдрах чинь ийм гоё юу гэж л бодсон доо. Буцаж тасгалтаа ороод тэгж нөгөө гүн гүнзгий мэдэрсэн. Одоо хүртэл ингэ мэдрэгддэг. Би одоо хүртэл ингээл гараал аюу гоё инээд шүү. Бэлтгэлээгээд дуусчих зааш та гоё бэлтгэл хийлээ дээ гэж. Тэгээд цацраад байгаа шүү дээ. Тийм. Nice. Тэгээд ер нь Cross Export-ийн хувьд Батмагийн хувьд ер нь цаашдаа ямар карьерийг төлөвлөж байгаа вэ? Яг энэ Cross Fit-тэй холбоотой карьер төлөвлөж байгаа юу? Эсвэл яг мэргэжлэрээ карьер төлөвлөж байгаа юу? Аль алийг л төлөвлөж байгаа. Тэгээ ер нь бол хүн бол амьдарч явах хугацаанд бол аль алийг л амжуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Аль аль нь л байх хэрэгтэй. Яг үл одоо жишээ нөгөө нэг мэрэгжил одоо маа дасгалжуулагч мэрэгжлийг яриад байгаа юм тийм аль алиас аль алиас нь л аль алийг л ингээл давхар хийгээл явна гэсэн үг. Заавал нөгөө нэг бас нэг юмда баригдаад авахгүй бас өөр шинэлэг юмнуудыг үзэх чинь бас гоё шүү дээ. Одоо performance training гэдэг гээл те crossfit гээл те тэгээд ингээд явах чинь бас гоё шүү дээ. Багш сая нөгөө нэг зөвхөн дасгалжуулагчийн асуусан уу те гэд хийг бодоход дахиад тамирчнараа бас юм бодож байгаа юм байна тий. Тийм тамирчнараа бас юм бодлгүй л яах вэ? Тэгээ одоо гайгүй болцсон юм чинь. Одоо гайгүй болцсон юм чинь дахиад нэг үзье да. Одоо би чинь дөнгөж үнсгий юу ах. Гэхдээ баггүй хүн болгонд тийм. Аа гэлээ. Одоо зүгээр болцсон юм чинь. Одоо нэг ингээд үзчихье гэж бодож байгаа юм чинь. CrossFit дээр. Тэгээ кросс дээр. Яа. Гэтэ бас нэг боцсон спорт байгаа. Жижигцөрөө нэг орж үзт юм уу? Би чи бүзүүгээр унахгүй шүү дээ. Бүзүүгээр унахгүй шүү дээ. Зүгээр ингэж очих. Гэр орооцолт нэг шиг. Орооцолтод байж явах. Тэгэхээр бас гайгүй ч юм уу гэж бодвол. Тэгээ аль алийг л ингээл явд юм уу гэл. Зэрлэг. Nice. Энэ зэдөө шүү. тэг хийж үзэх гэсэн юмуд амар их байна. Буудаж сурмаар байна тий. Одоо битээр орно шүү дээ. Тийм хамт Арах гэж байгаа шүү дээ. Хувцсандар бүх юм бэлэн болцсон хэвээр. тийм лээ. Буул дутуу. Яг нэг модон буул байгаа гэж гитарт гэж. Тэр чи халаалтай дидандж ядсан шүү дээ. Аа тэгэж игээд. За ихнээсээ дараагийн ангийн хүмүүс ирээд тах шиг байна тий. Тийм. Гэтэ 6-аас эхэлнэ. Цаг болоо гэж. Тийм цаг болоогүй. Манай гэтэ манайхан бэлтгэлтэй амар дуртай. Ингээд 5:40 5:30 болж байгаа чи ирээд ингээд штанг аваад ингээд юмаа тавтаад бийждэг манай хүмүүс. Айгүй бэлтгэлтэй дуртай. Гал. Гэтэ ер нь тийм шүү дээ. Яг нэг юм нэг цаг хийдэг шүү дээ. Тэгээд ингээд нэг цагт нэг юм 3 төрлийн вод ч юм уу эсвэл 2 төрлийн вод ингээд хийгээд дуусчих шүү дээ. Вод гэж үгж байлаа. Workout of Аа. тэгээд яг одоо тохоо өдөр тэнгуут чинь яг тэрийг ингээд зарим нь ингээд харуулдаг цагтаа авчихгүй юм шиг амар их харагддаг. Тэгээд эсвэл зарим нь ингээд 30 минутанд хийчих юм шиг харагдаад тэнгуут тэр нэг юм үлдчихэж байгаа амжихгүй байгаа хугацаанууд тэр амар тийм харамч ер нь бол бид тэр бүр ингээд дуусах юм бол гэдэг юм аа хийх тав дуусах. Тэнгуут чинь дараагийн ангийн үрээд тэр тэнгуут чинь багш хэлсэн. Хөөж та цагтаа эхлэв эсвэл та сайн хийж чадаагүй учраас ингээд цагийн дуслаа гэж тэрийг ч тэндээ ингээд шаргаа цагаад болон зогсож байгаа газараа хийж юм тохиолдол бас тэндээ гарч ирсэн.
Энэ угаасаа хашаа эвгүй юм байна. 35 өрөхөөс би айж байна. Нэг ангилд орохоос би айж байна. Бай гэж. Өөр англи дээр одоо. Яа таа байж. Яаж хашаа 34 ороход нь 40 руу орох. Гүр уулагд том ихсэн тэмцээн дээр байна. Бисижээс одоо жоо хайгаа юм шиг. Чиргээ явжлаа наа чи. Гэхгүй тийм. Энэ та нөгөө одоо үзэж байгаа усуд бас юу гэж магадгүй энэ танаа одоо нэг сар явах төлбөр мөлбөр бас жоохот дэлгэрмүүд тэр мэдээлэл бас байв. Бас одоо энийг үзээд окей нэг ашаа сонирхоод үзье төлбөр мөнгө ямар гэдэг юм гэж бодож ийл. За тэгэхээр нэг удаа try хийж үзэх юм бол 30,000 төгрөг өгдөө. Сарынхын төлбөр болохоор 200,000 гэж байгаа 7 хоногт 4 удаа 4-7 хоног. 7 хоногт 3 удаа 150, 2 удаа 100, 1 удаа 50. Ойгоостэй. Одоо тэгээ зарим хүмүүс Би тэгтээ сая жийлсэхгүй дараа нь ухраад үзье. Би чи математикийн болохоор шууд бодчихлаа. Нэг нь 50, 200, 350, 400 таа. Яа. ойгоостэй бүр. Айгу амархан Амархан. Айгу тодорхой байх хэрэгтэй байхгүй юм чи тийм. Үгүй хүн байна. Тийм шүү дээ. Ингээ тгий. Тэгээ манай зал баг хамгийн гайгүй үнэтэй нөха. Тэгээ санагдчихэв. Тэгээ баг бус заалаа бодвол хамгийн гайгүй. Маш саяхнаас л үнэ нэмсэн ш 160 гэдэг шүү дээ. Тийм. Тэгээ саяхнаас үнэ нэмсээ. Баг 2 жил үнэ нэмэг баха. Тэгэд манайх баахан хүмүүс ирээд байгаа юм шүү дээ. Муухай дээ. Хин ирсэн. Тэр Tagasi сайн тоглож. Энэ агийн зүгээр балаа. Балаа яриа. Нөгөө агис ирэхгүй сая. Тэр second залтаа болохоор ингээд нэг юм жоохон тэмцэн үцэнд идэхтэй ордог хүмүүс ч заал салах нь амар шууд хүний нүдэн дээр ингээд харагдал. би харагддаг шүү. Ямар муухай юм бэ? Нөгөөдгөө үзээд. Одоо Монголд чинь 4 хүн мэнэ 5 хүн мэнэ үү? Одоо чинь юу Гам байгаа. Албан ёсны 3 байгаа шүү дээ. CrossFit намайг байгаа. Rex байгаа юм. Тэгээ ингээд 5. Яг иймэрхүү заалуул яг биш тий? Яг функшн дээр бол 5. Тэгээд дахиад чи өөр тэр нэг жок хүтнийг үүд юм л шүү дээ. UP CrossFit. Тэр чинь миний анхны шүү дээ. Тэндээ бол Godness ингээд байна. Тэгээ Godness аа. Яасаа тэнд нөгөө надаас CrossFit хий гэж утсан юм байхгүй. Тэгээ нөгөө жим хийж дээ. Тэнгүүт нөгөө би ганцаараа л CrossFit тэгээд тэгэл нэг асуул хийгээд хайчин. Тэнгүүт нөгөө асуулаа хийжтэй. Тэнгүүт ганцаараа өөрөө өөртөө азаргаж байгаа. Тэгэл асуул CrossFit-ээр алах юм байна. Тэгээд нэг өдөр ингээд лаграас явж байгаа. Яг заалаа харж байсан. Тэгээ орж ирж уулзчаад чи бата амар зөв. Зүгүн. Гүн яхтээ тэгэл явуулцгүй дөө гэж хэлээ. Нэг амархан бол биш шүү дээ гэж үгүй. Чи чадах юм уу дөө? Чадах юм дөө гэсэн ялцтай яриад дээ. Бадмаа энэ гэдэг чи та битэрийг ороод ирэхэд та хоёрын подкаст хийж штэ. Хоёр нэг юм дөө. Энэ гэж орж ирсэн. Тэр үгүй юм биш үү? Би асуултууд жоохон агрессив байсан баха. Зүгээр ер нь бол. Би өөрөө тэгж бодоод байгаа. Тэгээд би жоохон нэг юм агрессив асуулт асуусан. Одоо би ингээд нэг цаг бэлтгэл хийх юм уу? Тэгвэл би тэгээд өөрөө хүслээрээ 30 минут илүү хийж болох юм уу гэдэг чинь энгүү чи цагийнхаа бэлтгэлийг яа гэж 30 минут явж үзээгүй гэж ийм их зантай гэж бодсон баг. Ер нь бол. Тэгээд шууд маргааш навчсан. Бэлтгэл хийгээд орчин чухал уу? Тэг тодорхой хэмжээнд. Тийм тодорхой хэмжээнд. Их бол биш. Тэг. Олон ихтэй CrossFit би ойлгохдоо community гэдэг юугаар аягүй чухал бас яваад ах шиг байгаа харагдаад анзаарагдаад байдаг шүү дээ. Хүн болгоос чухал бас. Тэр нь илүү их түлхэх зүйл бас тий. Хоёр тэндээ санал нийлгүй. Community чухал гэж бодож чинь тэгээд ер нь бас хамгийн их чухал юм ер нь бол миний зүгээр багштай итгэх юм болж ирсэн. CrossFit дээр. Яг энэ бас ингэ систем яваад байна шүү дээ. Өдөр болгоно систем яваад. Одоо жишээ нь манай өглөөний 6 цагийн ангит дээр одоо 2-7 хоногийн систем гэж явдаг байна. Тэр нэг яг тэр систем яваад байгаа. Тэгээд тэр систем байна гэдэг чинь цаана нэг юм сайенс байгаа. Тэр нэг тэнд нэг юм хүргүүлэх сургах нэг юм процесс яваад байгаа. Юу орж ирэл би хүссэн дасгалаа хийдэг бол эсвэл нэг дасгалаа өдөр болгон татдаг бол ч юм уу тийм. Энэ дээр бол ингэ нэг итгэлэхгүй шүү дээ. Тэгэхээр юм өдөр болгон нэг өөр юм хийж чад. Тэгсэр нэг юм систем гэдэг. Тэгэхээр яг тэр байдал нь өөрөө ингэ итгэл төрүүлээд тэрэнд бол миний хувьд бол 50% нөлөөлдөг. Тэгээд үлдсэн нэг
40% нь бол community. Ялч одоо заалныхын дараа дотн нь болоод тасаад ирэнгүүт бүр илүү нэг бэлтгэл таслаа багсаад ирж байгаа та. Тэгээд Дахиад төв үйлчлээ юу вэ? 20 үйлчлээ. тэр бол мэдээж орчин шүү дээ. Тэгээ орчин байршил. 20 оймсхүүл гэж айл юм гэсэн. Амар жохол үү. Мэдээж одоо манай залч бас гоё интерьерүүд бас содон шүү дээ. Тий, айгүй гоё. Тий. Өнгөний шийдэл. Өнгөний гоё шийдэл гоё. Тэгээ нөө ажлынхаа хүмүүсийг амар явуулдаг байсан. Одоо манайх нөө өвлийн амралтаас одоо эхлэхгээл Тэгэхгүй эхлэж байгаа. эхэлж байгаа. Тэгээд Өвлийн амралтаа. өвлийн амралтаа өөртөө авчдаг шүү дээ кроссфитээс. Манай нэг ажлын хүмүүс нөө бөөнөрөө явдаг байхгүй. Тэгээд нөө өвөл амралтаа аваад нэг хэд хоног таслаад тэр чигээрээ нөө бөөндөө ингэж нэг ер нь нэг өвөл хүүтэн байна гэдэг шиг өглөө 6 цагт явдаг байсан. Тэгээд амралтаа авцгаацсан байна. Манай хэд бол амар стори би ч аюун бага стори. Жилдээ одоо нэг 9 сарын хугацаанд 3 9 4 9 тийм л. Манай хүмүүс ч өглөө олгоо ирээд хийнэ. Энэ бичиг хамгийн их сторинд орсон гэдэг манай заалмахны. Don't stop. Оо. Энэ 21 өдрийн челленж гэдэг юм айгүй их анзаарэгдээд байна. Танаад ингээд баг бүх самбарнууд ч яг энэ 21 өдрөөр Тий. ингээ тий. Үзээтэй. Энэ 21 өдрийнхөө нэг Яг томчхон хэлцүүлгийг хийгээд. За 21 өдрийн челленж нь болохоор дотор хоёр төрөл байгаа байхгүй. Нэг нь болохоор жин хасах, нөгөөх нь тамирчдад зориулсан. Аа. Тэгээ жин хасах нь болохоор нөгөө нэг анх ерөөсө фитнесээр хичээлж байгаагүй тэгээ жингийн илүүдэлтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүст болохоор төлхөө ажиллана гэсэн. Гэхдээ ер нь тэр хүмүүс чам. Тамирчдын анги нь болохоор баг тамирчдыг аваад 21 хоногийн вакуум жинсэн юм сургалт явдаг гэсэн. Оо. Тамирчдын хувьд болохоор нэлийн чанга. Яг бол тамирчин гэдэг утгаар нь үзэж байгаа учраас тамирчдын ангийг нөгөө нэг тамирчид ингэж андуураад байдаг л да. Одоо нөгөө нэг бэлтгэлээ хийхгүй байжгаад нөгөө тэмцээний сезон ирэхээр ирээд за сайжраад явчих гээд тэгдэг. Ерөөсөө тийм байхгүй. Тэгэх юм бол маш буруу. Тэгэхээр яг ингээд бэлтгэлээ байн одоо бэлтгэлээ байн хийгээд нөгөө нэг төвшөнд гацчихдаг штэ. Тэр гацааг нь гаргахын тулд хийдэг гэсэн. Нэг төвшөнд очиод гацаад дэшээ гарч чадахгүй л арай өөр юмор орлуулж үзээд яг одоо нөгөө нэг дутуу байгаа юм, яг гацалт байгаа юм, энэ тархинд байгаа юм гэдэг ажиллах гэсэн. Тэр тамирчны 21 өдрийн челленжт нь бүх хүмүүс нээлттэй юу? Зөвхөн заалан дотроос юу? Бүх хүмүүс нээлттэй. Гаднаас хүмүүс орж ирээд хийж болно гэсэн. Гэхдээ бэлтгэл хийхгүй байж одоо тамирчин хэрнээ нэг 2 сар ч юм уу 3 сар бэлтгэл хийгээгүй байж байгаа шүү тамирчнаа ингэж бол авахгүй байна. Аюул тамирчин байгаа тийм тамирчин суурьтай. Одоо ямар нэгэн формтой байж тийм. Тэгвэл нөгөө нэг ямар ч формгүй бэжж би тамирчин байсан. Би тамирчингээ хүрээд ирдэг. Тэгээ бэлтгэлийн ачааллыг даахгүй байдаг. Бусад спортын тамирчид ирж болох юм бол юм. Тэгээ бусад ямар ч спортын тамирчид ирж болно. Өнгийн өргөл, хэл бөмбөг те бүгд ирж болно. Хамаагүй. Волейбол нийлэн зөксөд. Тэгээ волейболынхан бас бүх спорт байж байна. Одоо чинь сая нэг Physical 100 гарсан шүү дээ. Тэрэн дээр ёо чи сая яагаад санаасаргүй англиар хэлж байна. Би өөнө хэлэндээ айгу муу бах. Яггүй Physical 100. Одоо season дээр хоёр дууссан шүү дээ. дууссан. Тэгээд нөө тэрэн дээр анзаарч байхад ингээд 100 ингээд өөр төрлийн өөр спортын хүмүүсийг оруулахыг айгу хичээж байгаа шүү дээ. Physical суудаг шүү. Тэнгүүт 100 спортын хүмүүсийг ингээд танилцуулга явж байгаа шүү. Бүгдээрээ кроссфитийн зааланд байгаа байхгүй юу? Бүжигчин хүртэл кроссфитийн зааланд, галын нөхөр кроссфитийн зааланд, нөө фитнесийн хүртэл кардиогоо сайжруулах гэж кроссфитийн дасгал хийдэг болсон бэлээ. Тийм юмнууд анзаарчихсан. За тэгээд нөө нэг мэдээж UFC-гийнхэн байна, саксныхан байна, волейболынхан байна. Ингээд нөө рагби, бусад том спортынхан чинь одоо бүгд л ойлгоцсон байна. Энд ингээд шүү. Тийм. Мэдчих хэвээр. Угсаа энэ чи кроссфит бол секси спорт шүү дээ. Айгу тренд бол. Сайн нөө физикл 100 шүү. 100. 100-ийн нөө эхний сизон дээр нь төрүүлсэн маань кроссфитийн бэлтгэл хийдэг юм тест. Кроссфит чинь хоёр чинь нөгөө спортны юу лаа? Чи хоёроо үзсэн юу? Хоёроо дутуу үзсэн байсан. Би одоо хийх гэсэн юм. Яажчихгаа би. Явцсан шүү дээ. Явцсан шүү дээ. Баг хэлцэндээ байсан яа. Манай амати яваас тэ кроссфит тий. Харин тийм ээ. Амати яасан бэ? Амати. Би хамгийн хэлчихгээд байна.
Спойл хийх юм уу яах юм? Спойл авах юм уу? Тэгвэл үзэн дөрөвцөл юм байна л та. Үгүй. Жишээ нь анзаараад байсан чинь манай CrossFit body-ийн айдуу зүйл хийх тий. Хоёулаа гуагч байна. Би айгүй тийм айдуу зүйл. Хоёулаа тийм яах юм тий. сонсголж байгаа даа үзэн. Хайр эсвэл бүр гоё тийм хот сэдв ярьж. Талаарсан асуулт асуувал. Тэгвэл ярих. Тийм ээ. Дандаа усан асуулт асуу. Шот хэлээ. За гал асуултын жишээ нь юу ах вэ? CrossFit-ийг 3 үгээр хэлээч. Тэгээ гал 3 үгээр. Гал 3 үгээр хэлээч. Тэгээ өнөөдөр нэг кейс болсон байхгүй юу? Яг гал гэсэн чи яг тэр санаанд орчлоо. Нэг ах ингээл аим яарадсэн бохгүй юу? Зүгээр гэ. Та умцсан юм умцсан гэд. Тэгэл бэцнэ. За багшаа би үнэ хэлээ. Би CrossFit-ээр яагаад хичээлдэг вэхээр шараа тайлах гэж хичээлдэг гэдэг. Юу? Гоё ах вэ? Бүр амар гал ах уус тийм spicy уус extra spicy заяа. Тэр ихтэй жоо хөшөөх л та. 42 3 тахаа. Тэгээ ингээл мяарал байдгүйс ахгүй. Тэгээ надад үнэ хэлдэггүй. Ингээд яасан гэхээр тэгэл ингээл яваад дээсэн. Тэснэ дээр би 2 пив уучаад бэлтгэлээсэн. Тэгээд хэлэхгүй юм чи бүр амар. Бүглээс тэр болохгүй шүү дээ. Үглээ шүү дээ. Зүр хаалттай шүү дээ. Тэр үнэ хэлэх хэрэгтэй шүү. Үнэ хэлж байгаарэ бохон ингээд. Багштай үнэ заавалтай үнэ. Бар гоёгээд байгаа юм шиг дээ бүр ёо. Бэлтгэл дээр Бас нэрээ одоо уучлаарай түрүү ярьсан нэг гэдэг дээ. Нэрээ хүн ордог нууц надад шатлалтаа орж ирээд хийх нь одоо буруу л да тий. Тэрийг яг зүгээр ингээд бас олон жил коуч хийж байгаа тамирчин байсан одоо үний өвдлөхөд тайлбарлахад юу гэж одоо тэрийг жишээлбэл тайлбарлахаар. Тэгэл ер нь бол зүрхэнд аим уу шүү дээ. Тэгээ цус чи айгүй өтгөн болцсон байгаа шүү дээ. Хамаг шин тижээлүү чинь ингээд шишээс чи ингээд гарцсан байгаа шүү дээ. Тэ? Яах гэдэг. Шингэн байхгүй байгаа шүү дээ. Булчин чин горчлоо шүү дээ. Горчлоо шүү дээ. Булчингой чи ямар ч бэлтгэл хийсэн байхгүй боллоо шүү дээ өөртөө нэрээ. Ой сонсож байна. Бити ууцгаад. Бити ууж илтээ гэдэг. Яа би мэдээ шүү дээ нэг. Хоёулаа ачаад хоёр хүнд кеймшээ. Яасан жоохон зүйтэй. За баяртай. За тийм дээрээс аяа. Тэгнэдэ зон хамгийн бас нэг дайман сар мар чинь нэг нөө яг ингээл өглөө бэлтгэлтэй 6 цагаас бэлтгэлтэй тэгэд ингээд бас шууд хоёр гарна шүү дээ тий. Тэнгүүт ингээд хаах ямар заваа юм. Тэгээд 2-3 цаг шөнийн 2-3 цаг нэг болж байгаа гот юм бол өглөө 6 цаг бэлтгэлтэй. За 2 цагийн нөр байгаал юм байна гэл. Тэгэл ирээл амсгаална. Тэ хэлэхгүй тий. Хэлэхгүй нөө. Тэр маань бодогдоо сая амар хөнхөг юмштэй. Бидэд хэцүү байдаг шүү. Та нар өгчүүл яах юм бэ? Зааланда. Манай 6 цагийн багш маань болохоор Орос багш байхгүй. Тэгээд ерөнхийдөө нэг амар юу өмчтөө, шаардлага нөлөө өмчтөө. Тэгээд нөгөө өглөө ирээд юм яарч зүг хийж байгаа шүү дээ. Тэгээд яг тэр үед ингээд хийж байгаа гоо. Яатсан та. Тэгээд монголоор нэг тийм үг ярьдаг. Тэгээд ингээд яатсан. Өчигдөр яасан гэж хэлээ. Унтаагүй мутаа. Юу хийсэн та гэж. Тэгээд бэлтгэлийг л гаргав. Унтаж амрын шүү гэж үгэлч. Яг л араас нь ингээд заалар ороод орсон цагаас хойш ингээд анхаарал тавиал хандуулаад тэгээд ингээд гаран гарчл ингээд кэрлээд. Халамж тавиал. Халамж тавиал. Тэгвэл нөгөө нөхөр нь зүгээр яг үнэндээ зүгээр л өөрийгөө л хорлоо гэж байгаа юм байна тийм. Тэгэхээр дасгалжуулагч нар чинь та нарт халамж тавьдаг ах нь шүү. Бас бод хэрэгтэй тий. Загнаад зовоогоотэй ингэж байгаа юм шүү. Хайлаад байгаа байхгүй чи. Тэгээд нэг бас нэг бадмаа ингэж хэлсэн зарим хүмүүс CrossFit явахын тулд нэг 2 сар фитнесээр хичээлж байгаа ч юм уу тэгж жагаад очив юм очив гэдэг. No way. Ер нь CrossFit-ээр ингээл багаас нь эхлэл хичээлж байгаа ш бид нар чинь бүр анхан шатнаас нь ахуулаад ингээд breakdown хийж одоо зааж өгч байгаа ш тийм үстэй. Гэтэл заавал тэгээс нөгөө нэг тэрүүр хичээлээд тах ш ямар шаардлага багш. Тэрний орнд тэгээ 2 сар хичээлж яваад ирэх юм бол баг амьсгаадаад өмнөхөөсөө дорн болж болно ш.
амьсгаа задахгүй. Амьсгаа задарна гэж ярьдаг шүү дээ. Тийм амьсгал ингээд гэдэг хөвтөл тэгэл хөвтүүлэхгүй бос гээл. Батмаа яг төвч тэр хатуу чангу. Ер нь нэлээд чанга шүү дээ. Чанга үдээ чанга. Ер нь бол гэхдээ яг хөө зүгээр одоо анх Бадмаа над дээр ингээ ер нь бол айгүй хаяа аял баг орж исэн. Нөө би ч нөө орсох дээр л явдаг. Тэгээд яхаа ер нь бол амралт өгөхгүй шүү. Тэгэл амар шахан. Тэгээд нэлээд шахан бас тэгэл өхөн ингээд өөдөөс нь ингээд юм аим шигэн царай гаргачаад юм гээ те. Ингээд ганц минут амарчаа гэдэг чинь. Нүүр өгөхгүй. Тий. Нэг эмхтэй хүн бас тийм замтай биш. Эмхтэй хүнийхэн зам бас үүдээ шүү. Yes. Гэтэ би амрах үед амраад шүү. Бас тэгж болохгүй шүү наа. 2 минут хаяа өгдөг штэ амраа. 2 минут. Осоогаарэ гэдэг. Энэ 2 минут чинь яг амралтын тэр нэг юм амралт авч байгаа үед тэр 2 минут зүс амралт болтгоо тэр амьсгаа дараад байж. Тэгээ зөв амраад штэ. Би амьсгаа тэтгүү болохоор нэг мэдгүй. Тэгээ би айгу зөв амраад Энийг өгсөн. Зөв амраад харин зөв амраад гэдэг 3 явлаа тоо юм яс. Зөв амраад гэдэг зөв амраад гэдэг 3 явлаа. Би сонсох гээд. Тэгээ ерөөсөө амрах ах чинь нөхгүй. Одоо ингээд нэг сет орж дуусаад тэгээ дараагийн сетэндээ өмнөх сетийн нөгөө нэг штангтай дасаж орохгүй учраас зөв 2 минутын тавьчаад за жингүүдээ хураа гэдэг байхгүй. Тэгээд хурааж явах явцсан нэг амралтанд дуусчихна. Тэгээд дараагийнхаа доор аим бэлтэрдэг. Зүгээр суудгүй нэгсэн. Хаасаагүй тийм лээ. Хаасаагүй юм лээ. Тэр нь бол максимум юу н 2 минут л амрах нь хамгийн зөв байдаг шүү дээ. Нэгтэй. Тэгээ манай заал нэр хүснээрээ шийддэг шүү. Тэгээ ямар ч юм одоо байхгүй. PR хийсэн ч барьж болох шүү дээ. Чи өөрөө бас амар тасгал байхгүй гэх. Тийм ээ. Негатив дасгал байнга хийж авчих. Гэтэ шийдэх аюу гоё шүү. Мэдрэмж нь аюу гоё шүү. Ингээд. Та шийдэж байгаагүй гэж юу? Их читгэс. Ирч шийдээч одоо энэ заал байна, юу л байна заал. Одоо бичлэгээ дуусах шийдэхгүй. Тэгээ одоо нэг бичлэгээ дуусах юм шийдэхгүй. За шийдэж үзье халах. Шийдэж. Халз бөрпи их юм уу? Яг галлаас явсан шүү. Эхний гал явсан шүү агээ. Халз бөрпи. Түрүүн аюу дөл аюу дөлгөө хүмүүс. Халз бөрпи төө. Халз шидий. Би агааг сайч. Би аагаад бол халзсан байхгүй. Би өөрөөсөө ч яадаг. За за. Ингээд яг яриа сухаар ингээд айгу дороо өнгөрчтий. Тэгээд магадгүй бас бит хоёрын ийм юм асуухгүй яа да энэ хоёр гэж бодож байгаа. Эсвэл нэг ийм хэлчихсэн чи энийг орхитуулчлаа да гэд тийм байгаа бол тэрийгээ хоёр минут тус-тусдаа бас өвдөө хэлээд тэгээ гоё залуучууд одоо энэ үзэж байгаа усуудыгаа гоё спорт дүрэлсэн гоё үг гэлээд тэгээд та хоёрын тэр үгээр бас илүү хөндлөе гэж бодож байна. Шифүү гэх. Энэ шифүү. За би ихтэй одоо Бадмаа огш баа огш болсон шүү дээ. Одоо наа бүгдээрээ л баа огш гэдэг. Баа огшаа. Шифүү. Шифу ба. Энэ ч бас юу гэдэг тий. Тэгээ ингэдэг бас бүр ингэдэг болсон шүү дээ. Ба. Ер нь л гэхдээ залуучууд яг өөрийгөө одоо олох хэрэгтэй байгаа. Тодорхой хэмжээнд нөгөө дасгал төлөвлөгөө хэрэгтэй. Одоо дэлхийн хүн болгон дасгал төлөвлөгөө хийж байна. Уусаа бид нар чинь нөгөө нэг анх үүссэн цагаас ахуулаад нөгөө нэг ан гөрөө хийж ирсэн. Тэгээ тэнцэж ирсэн. Одоо энэ зан чанарыг гарах хэрэгтэй байхгүй бид нар. Тэгээ бидний байгалийн л цаанаасаа л өгдөл байхгүй. Тэр энийг сайхан ашиглацах хэрэгтэй. Одоо нөгөө нэг хитрхийх нөгөө нэг одоо хүмүүс нөгөө нэг булчингууд баймаар байна гэдэг баггүй. Тэгээ бити тийм байгаарэ. Тэр үл айгаа муухай шүү. Би ингээд жингээ ялангуяа хүмүүс амар өөртөө итгэлгүй байдаг штэ. Бити итгэлгүй байгаарэ. Байгаагаараа гоё байдэн шүү хүмүүсээ. Та нар өөрийн гэсэн онцлогтой тий? Хүн болгон адилхан байх албагүй учраас бити өөртөө голоорой. Гой булчинтай байлцгоорой тий. Хүний чинь бүх арьс чинь ингээл мах чинь ингээл булчин л байгаа штэ. Гэтэл булчингуу болоод ясаар зорилмоор байна л гэдэг бити тийм байгаарэ. Булчинтай байх хэрэгтэй. Яа. Харин. Яста харин гэх шүү. Харин. За миний хувьд бол Булчингуу байгаарэ гэж би нөгөө төгсдөө. насаар суугаарай. Миний хувьд болохоор нэг юу байгаа. CrossFit чи өөрөө нэг юм үндсэн 4
фундаментал бац анги ярьсан. Аашлаа. Тэгээ нөгөө weight lifting гэдэг нөгөө хүнийн өргөлтөө тий. Тэгээ тэр бол ингээд хүч чадал. Тэгээ дээрэс нь кардио байна. Тэгээ кондишн байна. Тэр нөгөө кондишн гэх нь тэсвэр төвчээр тий. Тэгээ яг ингээд хүний ингээд яг үндсэн юм суур ингээд яг хүний биед байх хэрэгтэй тэр булчин яаж ажиллах уу, ямар хүнд чинь өргөх үү, тэгээд яаж ачаал удаан гаах уу гэдэг тий. Яг тэр зүйлд ингээд амар сайн сургадаг зүйл бол кроссфит чи би илүү кроссфит рекламт чи гэж боддог. Тий. Тэгээд яг тийм шүү. Тэгээд нөгөө том булчин өөрөө хүнд чинь нэг удаа өргөхөд сайн байж болно. Гэхдээ тэрнээс хоёр дахин жижиг ч гэсэн тэр хүнд чинь олон удаа өргөдөг байна гэдэг нь өөрөө бас ялгаатай гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд нөгөө талаас одоо миний хувьд бол кроссфит дээр гарсан эффектүүд юу гэхээр 8 км уулна гэхэд амсгаатайгүй. Ууланд ингээд гүдээшээ доошгүй. Тэгээд дээрэс нь сагсан өмнө ингээд тоглоно, заалан тоглох тутаж байна. Тэгээд 2 цаг заал авахд ерөөсө тоглоог юм шиг л байдаг. Ер нь бол гоё хөлрөөл тэгээд ингээд нэг халаалт хийсэн шиг байдаг. Тэгэхээр яг иймэрхүү кондишн тэр тэсвэр хатуучлан ингээд амар сайжирдаг шүү гэж хэлмээр. Зэ баярлалаа. Би улам л айгаад байгаа. Одоо бүр ийм бүр тэрүү бүр эглэгтэй бүр сайн байна. тийм тий. Гэхдээ мэдээ чи яриг авахгүй шүү дээ. Би Тэрүү чигийн цааш эглэсэн. Алан эзээг өмээгөө гад. Одоо тийм. манай заалтанд ч одоо нөгөө яг тэнцэнд ордог хүмүүс байна шүү дээ. Би ч ордог юм биш байхгүй юу? Одоо ордог болж байгаа. За тэгээд бадмаа юм ба шибүүдээ хэлэхэд дараа нь ингээд бид нар битээр ингээд өшөө олон дугаар наривчсан дугаарууд хийн. Тэр дугааруудтай таныг өрн шүү. Та тэгээд хүлээж авна гэдгээ одоо амлчих. Амлж байна. Бид нар ч айгүй муухай. Бистрим дээр амлуулаад яваад байна. Тэгээд дараа нь өгөө гүйцэх бол энэ хардаа. Баримттай юу. Шавны хажууд нь байж юу. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэн хоёр зочинтой баярлалаа. Хүрэлцэн ирсэн биш үү? Биш. Би ирлээ. Би ирсэн шүү дээ. Өнөөдөр доор таацсан. Амралтынхаа өдрийн бас тий тодорхой цагийг бас ширээ урилгыг хүлээж аваад тэг шахахгүйгээр бас Тэр шахахгүй шүү уусаа. Юу гэж тэгээд оролцсон их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар дээр бас ингээд 40 хөтлөгчөөр бас ингээд оролцоод бас тийм урилгыг бас өгж магадгүй. Угаасаа өгнө. Тэгээд тийм юм бас нийлдэхэд байгаараа. Тэгээд өнөөдрийн дугаар оролцсон та бүхэнд баярлалаа. Тэгээд цаашдынх нь энэ эрүүл мэндийн төлөө зүтгэж буй нэг хүсэлт өндөрөөс нь амжилт хүсье. За баярлаа. Тэгээд спортын амьдрах өндөр амжилт хүсье. Баярлалаа. За, обдолзи. Одоо тэгээс. За, баярлалаа. Харин